Өвлийн өвгөн тоглодог байсан багшийн сүнс. Хүүхэд насны хөгжилтэй дурсамжуудаа ярилцсан инээлдэж байсан. Хэдэн залуугийн дунд чимээ гүүхэн суух, асан нэмж авах залуу. Би та нарт яалхны өвлийн өвгөн хэрхэн чөтгөр болсон тухай сони юм ярьж өгөө гэв. Гэнэтийн тийм хачийн юм хэлсэн гайхсан би тэд түүн рүү харвал бүс хөчүүд маань хэл туцаарлан юм чөтгөр шолон бэ? Гоё юм ярилцаж байхад ирчүүдийн байлаа штэ. Заавал муу муухай юм ярих гэж санаачлах юм. Химээ дураг уцхан тэр. Гэтэл нэмж ав. Уг нь үнэхээр болсон явдал юм л та. Би өөрийнхөө хоёр нүдээр харсан юм гэлээ. Хэдэн залуу үүнийг сонсоод ихэд сонирхон хүүхнүүд сонсохгүй л байныз. Бид нар бол сонсноо. Чи үдсэн юм яриад өгөөч гэд түүн рүү ойртон анга азгаавал тэр намайг 8 дугаар анги төгсөх жилийн шинэ жилээр энэ явдал болсон юм. Хөдөө сумын дунд сургуулийн яолк их сүртэй болдог шүү дээ. Манай сумын төвийн яолкны өвлийн өвгөн аавд жил бүр тоглодог нэг хүн байсан юм. Тэр бол Гима гэдэг орос хэлний багш өвгөн байсан юм. Манай өвгөн олон жил өвлийн өвгөн болсон доо. Намайг анх 1-р ангид орж байхад л өвлийн өвгөн болж байсан гэд бодохоор бүхэл бүтэн 8 жилийн турш Гима агш яолкны өвлийн өвгөн тоглосон байгааз. Гэтэл намайг 8 төгсөх жил яолк болоход 2 хоног дутуу байхад Гима агш маань өөрийгөө боомлон өвд олчихдаг байгаа. Энийг сонсоод өвлийн өвгөн аа болдог. Гима агшин гараас уутай бэлэг хүлээн авнаа гэж хоногтоолж байсан цөөнгүү хүүхдүүд уйлж хайлан сууд болсон юм. Гэхдээ нэгэнт яолк болох зарлал гаргаж сум сургуулаар нэг дуулаан тарьчихсан хойно яхаарахгүй зарлаж товлсон өдөр цагтаа яолк болсон биш бөө юм болсон доо гэд дууг болов. Энэ үед л түрүүхэн л бойл хэрэггүй базарваа гэж өссөн бүсгүүчүүд хүртлээ нэмж авт ойртоо сууж юу болсон гэж химээ шалж эхэлсэн юм. Нэмж авч удаан гуйлахлгүй. Талигаа жогшин оронд мэдээж өөр хүн өвгөн болохоор болсон. Өвлийн өвгний хэлэх үг гэж хүн цээдэлж ядаад байх юмгууд бол сургуулийн дотор байрны жижүүр болох Рендогойг талигаачин оронд өвлийн өвгөн болгохоор болсон билээ. Тог захиалгаан хязгаартай үе байсан тул насан туршдыг насанд хүрээгүүчүүдтэй хамт толон ердөө ганцхан цаг яолкны үйл ажиллагаа явуулах болж бараг өчигдөр 9 цагт өхүүлж байж сайн хэлсэн юмдаг. Рендогой жаахан хазгнаад байсан болохоос ч бас ч гэж дайжгүй өвлийн өвгөн болсон байлаа. Ингээд мань хүн цас мөснө орноос гэж ирээдлээ. Өвлийн өвгний хэлэх ёстой үгээ чадварлаг урсган өгөөл зогсноо гинэт. Бацраа минь хомбот энэ чинь юу болоод байна? Химээ уулга алдаад явчих. Үзэгчд болон сумынхан энэ Рендогой яа солиорч байна? Гайвал хөөрхөн жүжүүлж байсан юм да. Архил гутарчтай. Арайчтай. Хүүхдийн өмнө нас тамбаа бодохгүй гэх зэрэгээр шүүмжлэн дүнгэж эхлэв. Гэтэл хэрэг бүр биш тлээ. Рендогой та нар над Гимаг сүдрийг зайлуулаач гэж микрофон баржигнуулан хашгираад өвлийн өвгөний цагаан дээл хөвөн сахал малгаас илтэй тайлчидчихэд сургуулийн заалны шаттай хаалга руу орилсоор гүн гарлаа. Араас нь бас л эрэхтэй багш нар ч мөн гүүхээр алга болцгоо. Энэ сацуу зарлагч охин гарч ирж дараагийн урлагийн номерыг зарлаж зогсдол заалны гэрлүүд бүгд унтарч тас харанхуй боллоо. Рендогой хашгирч хэлсэн Гимагийн сүнс өдр гэсэн үг заалан дотор хүмүүсийн сэтгэлд айдас төгшүр төрүүлж орхисон юм. Модлого гэрэл мэлсгийн асхын зэрэгцээ дөрөвхөн Рендогойн зогтон гарсан заалны шаттай хаалганы гаднаас нэгэн өвлийн өвгөн далсаар ороод ирлээ. Уг нь өвлийн өвгнийг заавал хөгжмөдөө хүлээн авт юм да. Гэтэл хөгжмөж дуураагүй. Ер нь яагаад ч байхад өөрөө орд ирсэн өвлийн өвгнийг бүгд л гайхан хөтлөө. Гэхдээ хинч алга ташсангүй. Рендогой гарч жаахан тайвшаад эргэж орж ирээд хувцас өмсөд байж байгаач гэж дор бүрнээ бодолд автан сууцгаалаа. Өнөөх орж ирсэн өвлийн өвгнийг үг хэлж эхлэнгүү заалан дотор гэсэн аваа шуугаж дуулдаад намчин болов. Өвлийн өвгний дуу хоолой
Ердөө 2 хоногийн өмнө өөд болсон талигач Гема огшин дуу хоолой болохыг бүгд таньсан юм. Тэгтэл ч олон хүн энэ Тэнтоогоо үхээд оршуулаачгүй байгаа хүний дуу хоолойг дуурайгаад яаж юм бол ийм уваагүй хүнийг яах гэж өвлийн үгэн тоглоосон бэ гэж шуугилдаад явчихлаа. Ялангуяа хил амтай айгавдар авгаанар чинь чи болооч ямар балиар амтан бэ гэлцэн бохомдод сов. Гэтэл гэнэт орж ирсэн өвлийн үгэн том газуурын дэргэд байгаа шуудатай бэлгнээс авч жилийн жил бэлэг авдаг онц сурлагтнуудын нэрийг дуудаж эхэлсэн юм. Гэвч зааланд үүссэн уур амьсгалаас болсон уу? Нэг ч хүүхэд очиж түүнээс бэлэг авсангүй. Тэгтэл өвлийн үгэн надаас та нар айх хэрэггүй. Би Гема огшин байна. Танихгүй байна. Гэснээ ойлаад эхэлсэн юм. Энэ үед зааланд байсан хүмүүс учиргүй айн гарах гэж би бинийгээ түлхэж ямар амар юм бэ? Энэ өөрийгөө боомлсон Гема огшин сүнс мөн байна. Гэлцэн би бинийгээ шахаж байв. Гэтэл сумын хэсгийн төлөөлөгч залуу өнөө хөөлсөөсөн өвлийн өвгөн рүү давхиж очин хөвөнгөөр хийж наасан сахал малгай хоёрыг нь ховх татан авсан юм. Гэвч тэр хөвөнд дор Рендагуан битгий хэл талигач Гемагийн ер нь хинэж толгой байхгүй. Царайн цонхид шоконд орсон хэсгийн төлөөлөгч мөн өх толгойгоо өвлийн үгний гадуур дийлэг жухамхүүл татан урж орхисон юм. Сумынхныгаа хизээж тэгэж айж гайхаж байхыг би харж байгаагүй. Сургуулийн заалан дотор хүмүүс өмөлтөн шуугилдаж ус үссэн мал шиг л нэг тийшээ буюу заалны хой талг руу давшилж байв. Гэтэл заалны таазаар утас татан өлгсөн өнгийн тооцон цааснууд игээл салхинд хамагдсан юм шиг тэрчгний хийсч яг заалны гол талигач Гема огшин боож өгсөн хөрөг хэн хүний нүдэнд тэр дорхноо зогслон харагдсан юм. Тэр даруй сүлжилдсэн ол сайдал болсон цаас тасалдан Гема огшин цогцос амаа ангалзуулан шалан дээр унсан юмдаг. Төвнийг унахад их дуу чимээ гарах байх таа гэж бодсон ч ямар ч дуу гараагүй лээ. Хүмүүс хаалгаар гарах гэж ястай л алдсаж байсан бөгөөд энэ завсар Гема огшин байна. Надаас хэрэггүй гэсэн сөнгдөө сонсогцоор байсан юм. Энэ явдлын дараа хэсэг хугацаанд биеийн тамирын хичээлийг сургуулийн заалан дэш гадаа оруулсан юм. Удалгүй хичээлсэн л тийм. Харамсалтай нь дараа жилийн ёолкийг манай сумын сургууль өвгөн авгүй тэмдэглэж илээ. Химээ нэмж ав өгүүлээд ийм л хачин явдал болсон юм да. Энэ явдлын тухай одоо ч манай сумынхан ярьдгүй. Юу ч болоогүй юм шиг хавтарч явдаг. Гема огш архих хуудаг байсан болохоор архины цагаан солио өвчин тусч улмаар амиа хорлсон юм билээ. Гэв. Тэгтэл бидний хажуу сууж байсан нэг бүсгөө танаас одоо ирэх биш өвлийн үгэнтэй болсон биз дээ. Эсвэл нөгөө чөтгөр өвлийн үгэн ч байгаа юу? Гэт инээсэн. Тэгэхэд нэмж авт өнрөө нухастай гараад хэдэн жил өвгөнгүй яологдож байгаад саяхнаа Санта Клаустай болсон гинлээ. Гэхдээ чи сонирхоо тавил өөрөө очиж үзэхгүй